Ингээд ихний мэдээлэл хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа гацаанд орлоо. Улсын хурлаар ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцохгүй гэсэн бойкот зарласнаар Монгол Ардын нам 64-өөс дээш гишүүний эрдэс бүрдүүлж чадсангүй. За хэрвээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол улс төрийн хямралд хүрэх эрсдэлтэй. За иймээс парламент судалтай намууд хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд яаралтай зөвшөлдсөлд хүрэх шаардлагатай байна. Улсын хурлын гишүүд өвчтөе, чөлөөтэй, томилолтой биш бол улсын хурлын чуулганд заавал оролцож парламент ард түмний төлөөллийн үүргийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл ардчилсан намын 42 гишүүн улс төрийн акц хийж чуулганы хуралд оролцсонгүй, харин үлдсэн 86 гишүүнээс 50 гаруй гишүүн л эрсээ бүртгүүлснээр Пүрэв гаригийн улсын хурлын нэгдсэн чуулган хуралдаж чадалгүй 4 цаг болоо завсарлаа. За энэ мэдээж энэ ардчилсан намын бүлгийнхний тавьж байгаа шаардлага бол хуулийн тусагдсан бол мэдээж одоо хуулиа биелүүлэх ёстой. Гэсэн хэдий ч аль нэгэн улс төрийн нам эвслийн дарга одоо парламентын дарга байж болохгүй ч гэдэг юм уу. Тийм одоо хууль одоогоор хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль байхгүй. Тийм учраас хуулиа хэрэгжүүлж ажилланаа. Тийм учраас 5 нам эвслээс бүрдсэн энэ 126 парламентын гишүүнтэй парламентыг бол за энэ олон нам эвслийн дуу хоолой олон ургуулж үзлийг хүндэтгэж мэргэжлийн мэтгэлцэн өрнүүлэх байдлаар зохион байгуулахыг би их хурлын даргаар томилогдсон цаг үеэсээ хойш баримталж ирсэн. За одоо татгалзах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй тэр нь бол гишүүний өөрийнх нь бүрэн эрхийн асуудал тийм ээ. Тэр утгаараа ингээд гишүүд гараа явж болно. Ерөөс огт эрчэндээ орохгүй байх бол сурлын үйл ажиллагаанд өөр асуудлууд бас байгаа шүү дээ. Тийм болохоор оролцоон зөвлөл болов гэж. Шийдэл юу вэ гэдэг хамтдаа хоёр талаасаа л байх хэрэгтэй. Тэгэхээр асуудалд нөгөө нэг эрүүл саруул ухаанаар ийм хуулийг санаачлаад ороод ирэх хинч санаачлаг байгаа даа шүү дээ. Тийм учраас энэ хуулийг санаачлаад ороод ирвэл ингээд хилцдэг журмаар нь хилцээд магадгүй тэр яаралтай горим гэдэг юм ямар горим гэдэг тэр өөрийн шийдээ явуул би болохгүй зүйл бол байхгүй болов гэж бодож байгаа. Зугтаа бол Монгол Ардын нам 68 гишүүнтэн дээр хүн нам, Иргэний зориг ногоон нам засгийн газарт хамтарч байгаа тул ардчилсан намтай намгүй чуулганы эрсээ бүрдүүлээд асуудлаа хилцээд явах бүрэн боломжтой. Тэгэвч Монгол Ардын намын 40 гаруй гишүүн ирж 20 гишүүн байхгүйгээс парламент мухардалд ороод байна. Үүний цаана Монгол Ардын намын экс удирдлагууд болох оюун эрдэнэ амар ясгалнаар ээлж тус төрөө хийж байна уу гэдэг хардлагч үүссэн юм а. Бүлгийн дарга эрсээ бүрдүүлэх гэж хүмүүстэйг уулзчих шиг байна. Өвчтөн хүмүүс нэлээд байх шиг байна. Гадаад явсан хүмүүс бас нэлээд байна. Нам бол дангаараа эрсээ бүрдүүлэхийн бүрэн боломж байгаа шүү дээ. Эрс бүрдүүлэх бүрэн болцоо байгаа. 64-тэй байж байгаа. Бүлэг бол мэдээж одоо хүмүүсээ бол бүлгийн дарга болоод дуулаад байж байна. Хоёр хугадад бол айхтар болоод байгаа юм байхгүй. Ер нь бол одоо хуралдаа бол хүрэлцээ ирээд бол хурлаа шашаа. Хоёр хугадад чимээгүй акц хийгээд байгаа юм шүү. Үгүй баха. Бүлгийн дарга нар эрс бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Улсын хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулж байна. За Ардын намын бүлгийн дарга Бат Жаргал, ардчилсан намын бүлгийн дарга Цогт Гэрэл нар эрсээ бүрдүүл бүлгүүдийнхаа хуралдааныг хий. Төрийн ажил одоо тасралтгүй явах ёстой. Зэнхүү гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байгаа учраас ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг батлах ёстой гэдэг асуудлыг тавих гишүүд байлаа. За хэрвээ энэ асуудал удаан үргэлжилвэл хаврын чуулганаар хилцэгдэх ёстой олон хууль эрх зүйн шинжилгүүд түүжлэхэд хүрнэ. Иймээс ч улсын их хурл судалтай намуудыг зөвшөөрлөлийн ширээний ард сууж ойлголцох шаардлагатай нэр эрх баригч Монгол Ардын намч 68 бүлгээ зангидах нь чухал байна.